Kim be? Hana Tommy? Юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч 25 дугаар суугдлаас танаа тарыг нэвтрүүлэх хэлж гин. Одоо бүгдээрээ нэгэн өнөр өтгөн айлынд хонолох байх гэж итгэж гин. Хүн хүнээрээ дутдгийн хамгийн том илэрхийлэл хүний зүрх сэтгэл ямар агуу ямар их хайраар дүүрэн байдгийн илэрхийлэл бол энэ айл байгаа юм. Хонолох авахаа бүгдээрээ ороод хаалганд өгшье. Саранбаатар Сэмэн Саранбаатар түнтэй болцгоос. За. Сэмэн. Би 25 тус суглаж явж байгаа юм аа. Тэг хонох газар байдаг. Тэгээд танахыг зорж ирсэн. Дэндүү өнөр өтгөн айл болохоор олон гишүүдтэй болохоор бараг хамгийн олон бас гişүүдтэй гэр бүл юм шүү танах чинь. Тэгээ танаа дараа таньж болох уу? Мишогтойгоо яваа. Төг болохгүй. Нэг гişүүн олон гişүүдтэй юм чи нэг гişүүн илүүдгүй байлгүй. Гайгүй юу? За оръё. Хаалганы наан цанаас. За мөн намайг алтан дээр гэдэг. Саранбаатар. Саранбаатар. За бид мишогтойгоо яваа. Танаа өнөр өтгөн гэсэн гэр бүлийн гişүүдэн та хэдлээ юм. Одоо 22 байгаа. 22 байгаа. Ажилчтай нийлээд нэг 28 хүнтэй л байна да. 28 би 29 болох нь байна да өнөөдөр. За. Тэгвэл орчих уу? Тэгээ. За. Шоколад тавьчих. Буцаад тайлчих. Сонио усууд үргэлж. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. За. Саранбаатар ах эн чинь тэгээд одоо асрамжийн газар гэх үү? Юу гэж нэрлэх вэ одоо энэ? Асрамжийн газар. Тэ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар. Ховын хвшлийн төрийн бус агуулга гэж явдаг. Одоо улс төрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар 2 байдаг. Энэ 2 байгууллага бол Бат хэрэл төрөд өгж тэрний тэргүүн Роза гэж ихч байсан. Юу байгаа. Тэр ихч маань 50 хэдэн хүнтэй байж байгаад манайх одоо шинээр үүсгэн байгуулад энэ улсуудаа бас жоохон ч гэсэн бас ачааг хөнгөлөөд улсынхаа бас мэдхгүй одоо энэ ажил руу нэг мэтгэлээ ороод ирсэн шүү дээ. Тэгэл одоогоор 23 хүн байсан. Нэг хүнийгээ бол Завхан аймагт аргэгтэн сая хүлээлгэж ирээд нэг 3-4 хоног байж байна. Тэгээ аргэр нь одоо өөртөө бид нар ямарсан асарья авьяа гэдэг. Энд чинь бол улсынхоос ховын хвшлих. Тэр одоо юу гэдэг энэ одоо 22 хүн байна гэхэлэр энэ 22 хүний чинь төлбөр мөнгө одоо мэдээ зардал гарна шүү дээ. Им тарианы мөнгнөөс хавлаад гарах хоолойдны мөнгө. Тэр хоолойдны мөнгийг яадаг одоо чинь та нар ингээл өөрсдөө сэтгэлийн дуудлагаар ингээл ингээ хийгээд өгөөд идэх юм уу? Эсвэл яадаг юм? За яг ч одоо сэтгэлийн дуудлага улсаас бол одоо ховын хвшлийнхаа юг дэмжиж одоо биднэрт бол энэ улсуудынхаа хоол бага хэмжээний эм тэрэ. Гэхдээ яг хангалттай бол эм тэрэ бол хүрэхгүй шүү дээ. Чин дандаа хөгжлийн бэрхшээлтэй одоо хэвтрээ өвчтөн улсууд байдаг болохоор бас нэг шалахгүй мөнгө явандаа явахтай бас нэг сайхан болох болов ховын хвшлийн одоо улсын асрамж маань бас дэмнээд бас нэг сайхан болчих болов гэж бодоод нэгэсэндээ жишээ нь 2003 он гэж байдаг бахта норматив одоо нэг хүнд ноогдох зардлынхан өмнөх хөлс нь бол одоо 10 жилийн өмнөх юмараа явж байгаа. Одоо энэ дөрөв эдийн засгийн шууд нэг хүнд юм жилд юм уу сард оногддог юм нөө. За хоногийн ер нь 5000 гэж байна. Тий. Манай гэр бүлийн хүн те. За таны алдар юм бэ? Намайг болроо гэдэг. Болроо. Тий. За. Та эмч мэрэгжилт юм уу? Би түрүү орж энийг харсан чинь. Тийм, би одоо энэ асрамжийн төвийн эмчээр ажилладаг. Тий. Манайхаа нэг их сургууль төгсөөд 17 жил болж байна. Тэг хүмүүс ч одоо ингээд
За. Би цай өгөх гэж зогсоод. За цай өгөх гээд. За. За баярлалаа. Тэгээ зогсоод хэлсэн. Яриа маань өөр тийш. Тэгээд хүмүүс чинь бизнесийн мөнгө олно гэж боддог байхад. Тийм үү? Одоо юу гэдэг. Тэгдэг байхад юу бүр мөнгө олох байтугай ингээд төмөө олны төлөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ингээд тэмүүлээд зориод ажиллаж байгаа. Гэтэ энэ чинь бас нэг хүчтэй учир шалтгаан хэрэгтэй шүү дээ. Нэг тим юм болоод юм уу бидний тим тохиолдоод тимнаас ойлгоод ер нь бас ингээд бусдаа бас туртаа тимтэй амьдрий гэсэн тим одоо шалтгаан нь юу байсан бэ ер нь? Анх манай нөхөр 2000 юу лээ? 2015 онд. Тий. Ийм нэг гэртээ байдаг тийм хэвтрийн ийм хүмүүс байдаг штэ. Тэгээ ар гэрийнх нь нэг бас ингэ ажилтай. Тэгээ тэрийг нэг байн хараад ич чаддгүй ийм хүмүүсийг асардаг асаргааны төв. Ер нь бол Норсон хон байгуулъя гэд. Тэгээ байгуулчихсан. Гэхдээ тэр үед би нийслэлийн яаралтай төгөлсөн бүрийн төвд ажиллаж ирсэн. Ийм шийдэг байсан. Тэгээ нөхөр маань өөрөө санаачлаад нэг тийм асаргааны төв байгуулъя. Ер нь бол Норсон хон байгуулъя гэж санаачлаад. Тэгээ бүр анхын санаа нь яаж төрсөн гэхээр манай аав их олон жил хэвтэрт байсан байхгүй. Их олон жил. Тэгээ ингэж хэвтэрт байх процент манай нөхөр асардаг байсан юм аа аавыг. Тийм нөхөр маань асардаг байсан. Тэгээд аав маань өвд болоод ийм хэвтрийн хүмүүсийг асардаг. Асаргааны төв Монголд хэрэгтэй юм байна тий. Удаа хугацаагаар хэвтүүлдэг имлэг болдохгүй юм. Удаа хугацаагаар ингэж авчдаг тийм совлил болдохгүй юм. Ийм хүмүүсийг асардаг асаргааны төв нэгээд. Энэ нь бол бизнесийн санаа байсан юм шиг. Уг нь бол аав бол бит хоёрын амьдрал тийм. Аав бол тэгж ихэлсэн юм аа. Тэгээ Маршал таунд хоёулаа нэг байр түрээслээд би ч гэдэг 103-т ажиллаа хийж ирсэн. Тэгээ тэнд нэг юм 10 зар тавиад зараар бас хүмүүс ирээд ингээд нэг 10 хэвтрийн хөгшин аваад асраг соёлогч нар аваад эмчнэр аваад ингээд асаргааны төв анх нийсэн юм байна. Ингээ байж итал энэ тэндээс ингээд хүмүүс уцтаад хамгийн анх чинь сонгон яхан дургийн 11 дэх хорооноос ирсэн тийм. Нэг 11 дэх хорооны нийгмийн ажилд уцтаад манад нэг юм хөгшин байна. Хүүхдүүд нь аавгаа зодоод болдгоо. Таринт ингээд зодоод ирсэн ингээд болдгоо. Тэгээ одоо бид нар ингээд аваад хороон дээр авчирсан байна. Хорооныхоо хажууд. Тэгээ одоо ингээд олон хоног энэ албан байгууллага дотор байлгаад иж болдгоо. Та наах нэг хэд хоног аваад өгч гэт. Ингээд нэг хүний хоёул аваад ирлээ. Тийм хоёр нүдгүй хөшин байсан. За ингээд нэг 10 хүний маань нэг нь төлбөргүй хүн болчлоо. Ингээ болчлоо. За яадгийн 10 хүн хоол идчих яхад ялгаа юу байдгийг 9-ийн зардлаар нэг нь хоололчих гээл. Эхлээл тэгсэн. Тэгэл дараа нь ялгаа юу байдгийг 8 хүний хоолны мөнгөөр 2 болгочих гээл. Ингээ 2 болсон. Ингээ явсаар гад нөгөө хүмүүний маань тал нь ар гэргүй асар твж хөнгөө. Ийм хүмүүс болж хувирлаа. Тэгээд энэ үед л ер нь бол ийм бас ийм хүмүүст туслах хэрэгтэй юм байна да. Яагаад гэвэл ерөөсөө яг ар гэртэй хэвтрийн хүмүүсийг авч хасарж байгаа ажил маань бол бизнесийн санаа байсан ч сүүлдээ л нөгөөх маань ингээл ерөөсөө ар гэргүй хөгжлийн бэрхшээлтэй хэвтрийн хүмүүсийг авч хасрах юм. Ингээл урсаад уртсан юм да. Тийм. Тэгээд чи бол одоо цэвэр сэтгэлийн одоо ямар ч одоо ашиг орлого гэхээс илүүгээр яг нэг хүн болж төрснийх нэгэндээ нэг тусдим болж явсан да гэдэг тийм сэтгэлийн хөлтэй байх нь байна тийм ээ. Ингээд юм байна хөө. Нөгөө хүний мен 5 боллоо 6 боллоо 7 боллоо. Тэрний дараа нөгөө хүмүүсээ буцаах тухай бодох биш. Одоо эднэрийг яаж ерөөсөө тийжээх үү гэж бодоод эхэллээ. Тэгээ нөгөө зөөл улсууч нөгөө хайрлаад явжсэн ахаар нэмэгдээд улам хайрлаж явсаар одоо бол гарцгүй болцсон. Одоо л ямар ч хараа. Одоо бол 23 болцсон. Одоо эндээс бол ерөөсөө ямар ч гарах боломжгүй. Харин ахиж одоо битэр одоо ерөөсөө ингээл битэрийн давуу тал гэр бүлэрээ хоёулаа яг нэг чиг рүү хандсан. Хоёулаа ингээд сайхан ярьж сууж байгаа л за одоо хаширахгүй шүү. За ингээ одоо ямар ч олон хүн авъя. Одоо шинэ өнөөдөр ихэд хүртэл одоо Чингэлтэй дүүргийн халамжийн хөдөлмөр халамжаас уусууд ирээд нэг эмээг аваад ороод ирлээ. Хүн байсан л да. Тэгээ бацхан байхгүй ингээд би яг энэ суулгачаад өнөөдөрхөн би яг та нарын өмнөхөн яаж сууж байгаад охин энэ дуулаа сууж байдаг. Би улс болохоор энэ жил санхүүжилт төрөөсөө нэмэх ямар ч олцоогүй. Тэгээ би угаасаа нэг 20 хүндээ юу байгаад 20 хүндээ тааруулаад угаасаа санхүүжилт авч байгаа шүү дээ. Тэгээ би нэг хүн нэмж авахгүй гэд хоёулаа тохирцсон байсан баг. Одоо хоёул авахгүй шүү гэл. Тэгээ өнөөдөр орж байгаа уусаа сонгоход нь
За би ахын чамд туслая. За ихчээ би танд туслая. Та нэгтгэд хүрээдэр. Би нэгтгэд хүрээдэр их юм бол би тантай гэхдээ би таныг шууд аавна гэж хэлж чадахгүй. Ягаад гэвэл ээж чи хүн юм байна. Ээж чи би нэг харъя. Хараад боломжийн байвал ахын доо захирны өхрөмж одоо улсаас шаардлагатай бичиг данаа хэрэг нь юу вэ? Манайх руу шилжүүлээд нэгсэндээ битэрийн нэр дээр ороод ирдэг байхгүй. Битэр тэр асар хамгаалагч нь болчихж байгаа шүү дээ. Нэгсэндээ одоо аав ээж нь шахуу нь болчихж байгаа. За битэр тэхийн бол шилжүүлээ. А хүнд байх юм бол ахын буцаая гэл тэгж хэлээл гаргалаа. За. За гэртээ танилцъя. Гэрээ танилцуулаач. Энэ зэний зураг вэ? За энэ 2013 онд хүү маань 3 нас хурлуу. Тэгээ 3 нас хүрчээд бид нэг гэр бүлийн зураг авахулъя гэдээ авахулсан. Тэгээ гэртээ нөгөө шинэ зураг авахулчаад энийг ажлын Одоо энэ одоо энэ асрамжийн газар гэдэг маань бол одоо энэ байр бол төрөөс их үү? түрээс их. Түрээс төлнө. Сардаа нэг сайн 800 сая төгрөг. Түрээстэй. Зөвхөн ойлгомжгүй байгаа юм. Тэгээ ер нь тэгээд зүгээр ингээ хоолоонд тэр хүрэлцэхгүй байгаа тэр зардал марлыг тэр нь яаж болгох юм бэ та хоёр маань тэгээд одоо ер нь хаанаас илүү ингэж мөнгө төгрөг орж ээж чинь хүн чинь бас та хоёрыг хичнээн сайн сэтгэлтэйгээд хүмүүс бос хүмүүс бас танд ингээ та хоёрт нь үнгүй юм өгöd байхгүй шүү дээ. Ер нь хүн ойлгохгүй л да. Мэдхгүй одоо ингээл хоёлоо өглөө усалж байгаа яах вэ одоо яана одоо түрээс мөнгө болж байгаа. За одоо хэд хоногийн дараа нөгөө 3 асрагчтай цалин тавих болчлоо. За одоо цалингаа олъё доо. За одоо хоолундаа нэг болгоё доо. Тэгээ ингээ за тэндээс нэг ахиухан одоо энэ тэндээс ерөөсө бөөний юм л авах чухал юм байл шүү дээ. Ерөөсө ингээ бөөнөр нь хямдхан. Тэгэл одоо ингээл ахуу ирэглээх чинь ингээд бөөнд ингээд аваад. Тэгээд энэ тэндээс ер нь гойлго байдаг болсон. Цэвэрхээ одоо би ч өөрөө Сэлэн аймгийн Шамар санах. Манай үүдэн бах маань их зааж өгчээсэн. Хүнээс их гоё өөр дээрээ тулаагүй юм хүний төлөө юм гооход их ичхгүй их сайхан гойд юм байлээ гэдэг. Одоо манай үе ягч болохоор ч одоо нэг поксохоо төлөө ерөөсөө ийш тийшээ дандаа гойлго гойж явдаг. Тэгээд стад нэр хүний төлөө болохоор хүн яаж хамаагүй гойд юм байлээ. Одоо нэг найз нөхөд бол тийх хүн Сарамбатра найзаа чи юу хийгээ явна ууг нь гихүү гин шүү дээ одоо найзууд ч юм бол яах вэ тэгэл одоо жишээ нь ингээл нэг газар очиж явахаар чинь аль болох буулгах гэдэг урд нь юусэн анзаардаггүй за нэг 5 шуудаа гурлыг ихчээ хаа нэг манай хасамжийн газар байгаа нэг жоохон буулгаад ингээд тэгэл хүн манай монголчуудын сэтгэл гэдэг чинь мундаг шүү дээ аль болох юмнийхөө үйлдвэрийнхээ өнөр за тэгээ мэдээж тэр хүн чинь их зарж байгаагаас надад нэг 5% хурлыг яг үйлдвэрийнх нь өнөр өгч тэр нь сайхан мэдэх. Тийм ээ. Энэ оста олон түнийхээ байна тэгэл. За энэ гэрчлэгээ байна. Ихэмч Ядамжан багтай болроод эрүүл мэндийн сайдын 12-ны 4-р сарын 10-ны өдрийн 109 тоо тушаалаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2017 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаанд олгоох гэж. 5 жилээр сумбай яваа. 5 жилээр гэсэн үг. Эмчнэр угаасаа тий. За. За цаашаа явъя. Чи хөшчүүлийнхэн зургийг хаа. Манай асрамжийн зургийг авсан. Одоо энд одоо байгаа хүмүүс маань тий. Зөвхөн босдгууд нь. За. Тий. Тэгээ одоо шинэ бурхан шүтэнтэй ингээд юу яждаг. Өөрөө юм өвгөцгөөсөө бурхан шүтдэг хүн чинь энэ тэндээс ингээд нэг бас нөгөө шашны чиглэлээр орж ирэхээр бас тэр нь бас нэг хэцүү юм билээ. Тийм хүлээж авч чаддгүй, тусламж авч чаддгүй. Тэгээ нэг бурхнаа хуураад за байж би нэг Иесус төр ингэж үнэхээр боломжгүй юм билээ. Олонч байгууллагатай би хамтарч байх гэж үнэхээр чадахгүй юм билээ. Тэгэл ямарсан тэгэл бор зүрхээрээ. За цаашаа явъя. За би тийхээ сайн байцгаана уу? Сайн байна. Сайн явж байна. За, үлжээ тухтай байна уу? Энд сууж болох уу?
Болно. За. За, би тэгэхэд анги сайхан байна уу? Бидгээ сайн. За. Шүү дээ. Хэр удаж чинь энд ирээ та? Бирээ 4 сар болж байна. 4 сар болж байна. Тий. За. Нутаг хаана вэ та? Би бол гарал донд байгаа. Гарал донд байгаа. Тий, Орсон сууж байгааг Төвийн үгийн баян зүгт. За. Энд ингээ олуулаа. Тэгвэл анкал байж байна. Байж байна. За. За. бол эмэгтэйчүүд маань байдгийн. Тэр амарцгааж ах шиг байна тий. За их хүнд улсууд бас байдаг. Бас доорж гисэн яг юм хэвтрээ. За 4 хүн байна. 4 хүн байна. Тийм. Тэн улсуудаа ямарсан тэгэл ойрд нөгөө 2 хүүхдээ хөдөө явуулсан. Одоо нөгөө таны гэр өөрсдөө хаана гэдэг ингээ цуг байцгаад юм уу? Гүү. Гэрч тусдалда ихэнх юм цагаа 7 хоногийн бараг 5 өдрийг эндээ амжимжэл байж тийм да. Одоо тэгээ хуучны одоо юу гэдэг нь төрөж ярьжсэн тэр маршал тавнд анх гэдэг бизнесийн санаагаар энэ асрамжийн хөгжүүлгийг асрах энэ зүйл тэр үйл ажиллагаанаас давхар явж байгаа юу? Явж байгаа. За. Тэнд бол одоо бүхэлд нэг сайнчтэй мэргэжлийн одоо юунаас хавдар судлалаас одоо тэр чинь нөгөө хортоо нөхцөл гэдэг залуудаар нөгөө тэтгэртэй ярддаг. Тэр улсуудаас аваад тэр чинь нөгөө хавдар судлал чинь бас нөгөө хүнд улсуудтай ажилтдаг болохоор сайн гарцсан улсууд байдаг. Тийм улсууд ажиллаж идэг. Одоо тэр юмдээс авсан орлогоос аалэр ингээл ийшээгээ дуусгаал ингээл ерөөсөө л энэ улсуудыг ерөөсөө одоо ганц одоо тэрнээс одоо би ч одоо 2 хүүхдээ яа гэж байгаа юм чинь одоо юу ингээд чийсгүүд бол их том юм олцоод ингээд яваад байна уу одоо бараг бурхмоочтой олцсон уу яатсан ингээд зарим нэг нь болохоор миний шин зүгээр үлгэх юм шин миний өөрийн ээж аав ах トゥ нар хүртэл зарим ер нь ойлгодог байх миний хөөч одоо юу хийгээ яваад байгаа юм бол да гэнэ хамаатан сатна тий асрахгүй ээж бараг тий тэгж гар сунгахгүй ээж юу хаамаагүй танихгүй хүмүүс тий одоо өвөө одоо бурхан болоод сар гарan болчихно л да өвөдөл цаг гаргаж чадахгүй шүү дээ би чи өвөө минь хэвтэрт ороод байжсан заа нэг 2-3 хоногт орчоол за энэний цоолч уу тэгтээ нэг би чи муухай юмчээс дээр болчиход байгаа шүү дээ ер нь хүү ороод та за ингэ цоолж болохгүй ш ингэчээрээ тэгчээрээ за ихчээл тэгэл гараа авчдаг сая фэйсбુક ухаа байж өвөөхөө зургийг хараад хүн яг тухайн үедээ тоод хүн байна зөвхөн өвөөгөө өнгөрснийг ч мдээгүй юу мэдсэн л дээ нөгөө итгэж өгөхгүй байж байгаа сая ингэ байж байгаа ойр сар гараа уулзаагүй готаа санаад тэр нэг жоохон уйлсгүй байна дээ Хэм сэн юмс тийм аа. За үргэлж за хүмүүс маань амарх хаа бас. Өнөөдөр бас манайх юу яадаг өдрөө. 5 дугаар болгон бас нэг хөөхөн энэ хэдийнхаа бас нэг жижигхэн өрөөнд чишгсэн хөөхөн нэг дуулууж муулуулад энэ усгч яг өндөр өвлөө хугацаанд хөдөлгөөн байхгүй болчдөг. Тэгж байгаа бах. Тэр нэг хоолоо идэл өдрийн 4 нэгсэнд өглөө 8 цагаас цайгаа угаал 11 цагт ахиж нэг каш юм угаал 1 цагт хоолоо идэл 4 цагт ахиж нэг аарц угаал орой 6 цагт хоолоо идчихдэг байхгүй. Тэгээд нөгөө нэг адин чи ерөөсө хөдөлгөөн байхгүй. Тэгээд гуйн та нар хөдлөөч адгаж энэ шатны ураг гүүгөөч. Би одоо нэг гүйлтийн зам авцсан байсан. Яаж ч нэг юуг болоод тавих ямарч зайгүй болоод анх нэг баяр шөнө хөтөл дээр нэг том объект төрөөсөж орсон. Их сайхан байл л да. Тэгээд их том байсан. Хамаагүй том. Өрөөндөө их сайхан олуулаа, заал маалтаа, чирэгжүүлэх кабинет нээсэн. Ингээ сайхан байж л 3 жилийн гэрээтэй оруулсан байхгүй юу? Тэгсэн яг 10 сар гаргаажсэн чинь ерөөс ийм муу улсуудыг байлгах чадахгүй. Наа чи одоо бид наа чи сүулт амьдрын баг ийм муу нэрхтэй ийм улсуудыг байлгах чадахгүй гэнэ. Хүн чинь тэгээд нөгөө энэ улсуудаа өмөрөөл хамгаалал нүүхөө тэр чинь хүний юм чинь тэгэл нүүхээс өөр арга байхгүй юм чи. Тэгэл гууж үзлээ адгаж энэ өвөл байлгаад өгөөч гэсэн үггүй гэсэн тэгэл энэ улсуудаа аваад яг 10 сар хүүтрэх гээд байдаг. Тэгээ үжил энэ байрны эзэнд үнний хэлсэн тэгээд улсуудаач авч үзүүлсэн. Яг нүүхээ хурдууд
дандаа ийм улсууд байгаамаа. Өө миний түнээр хамаахгүй яваад очих гэдэг. Тэгээ нэг сайхан сэтгэлтэй ах чир гарч ирээд энд ямарсан. Ахтай төмөө болнод саарн байх юм гэдэг сайхнаас байх юм да. Тийм штэ. Тий? Тий. Өнөөдөр тэгээ дууж бүжиглсэн үү те хүмүүс маань? Болоогүй одоо эдгээр чинь унтуулахгүй, оройхон унтуулахгүй бол эдгээр чинь одоо ингэж унтчихдаг байхгүй. Тэгэл ерөөсөө ингэж жоохон хөдлөж өгөхгүй л хэдүүлээ яг нэг хоол цайчид манай усуудаас дуулахыг харахгүй юу? Тгий. За. Нэг баасан гариг болгоно нэг жоохон. Баасан гаригийн парти хийхтэй те. Дараагийн дугаар танаад ерөөсөө танаад. Галтгоо. Өдөрт тэгвэл 4 удаа хоол иддэг юм те хүмүүс сайн байна уу? 4 удаа хоол иддэг юм те? Юу яа? 5 удаа. Цайтараа. Цайтараа. Өдөрний 9 цай. Тэгээ 11 цагт каш өгөөд. Өдөр 1 цаг үед хоол өгөөд. Тэгээд 4 цаг үед нэг аарц юм уу бас каш чаж өгөөд. Тэгээ орой 6 цагт хоол өгөл явдаг. Ингээл бөөндчих шүү дээ. Тэрээс ингээл бөөндчих шүү дээ. Тэгээ одоо бидэрт бас үнэхээр одоо бас нэг юу болчих байдгүй дээ одоо би бол одоо Tesco компани одоо аг гэдэг нэг салбар байдаг. Тэднийх нь үнэхээр баярлдаг шүү дээ. Одоо манай байгууллагт хямдхан гомн одоо энэ лавшаа гомнгуудаа хямдхан нийлүүлж өгдөг. Баярлаа тий. Тийм. Баярлаа. Хэрчигдсэн гомнууд байдаг шүү. Тий. Тэрийг ингээд 50 шуудaan савлаад Бүр зориулаад. тэгээ 12500 өгдөг байхгүй. 50 л гомс. Энэ том суу. Тэгээ тэр чинь маань зөндөө бодно. Тэгээ нэг Tesco-ийн бүгдээрээ мэддэг болсон. Тэрийг гаргадаггүй манайхыг л зөвхөн зориулаад битээр очиод нэг өөр юм авч байгаа юм шиг 12500 цаасаа наад тушаачаад тэгэл очиж авчдаг байхгүй. Тэгэхээр зүгээр тэр нь Гэтэ одоо юу гэдэг ингээд сайхан төмөө олон туслаад ингээ байж хахад сэтгэлийн тэр нэг одоо нэг одоо буян тий. Би зүгээр боддtiin л хөдөөхээр очиод соврог босгох нь хувийн л асуудал байна. Сүг ширлийн асуудал мөн. Гэтэ тэн чинь бас хөрхөн их мөнгө төгрөг зардал гардаг юм шиг байлаа шүү дээ бас. Төвний оронд бид нэр тий хажуудаа байгаа энэ хүмүүстэй илүү туслуул илүү сайхан буян юм болов уу гэж би боддtii. тэрийг л харж авчихсан шүү дээ. Энэ сайхан сэтгэлийн буян яг хаа хариу гардаггүй л дээ. Гэтэ сэтгэл буян буцаад ирээд ирэх бах та. Би нэр нь би хоёр сайхан үртэй нэг маань одоо 9 настай, нэг маань 6 настай. Хоёр сайхан үрээ боддгийг. Одоо шин зэрэгцэл энд байх хугацаанд зүгээр битэртэй нийлээ нэгнээс нь зүгээр очихноор алуу цаа гэдэг алуу имээ тгий гэх ингээд хүүчдэг. Их зөөлөн болдго юм байна хөөхд. Ер нь зөв явдаг юм байна. Одоо нэг улсууд гэдэг штэ хүүхдүүд ингээд амтнд хижээвэл их зөв болдог гэдэг шиг. Зүгээр өвөө эмээстэй харьцаа авахаар их зөөлөн болдог. Очоод заримдаа толгойг нийлээ гэж хаас чинь тэгээд хөөхөн байд штэ. Хамаа бол одоо кино мана үзэж жоох эвгүй мөзөөр өөлчнэ. Юу. Битэр бол хоёулаа кино солонгос кино заримдаа нэг энэ дээр хоёулаа хоног кино мана үзсэн тэгээд дагаар хоёулаа сайхан хоёулаа ойлно. Одоо дөрөвдөө байлна. Хоёр хүүхдээ нийлж аваад уу? Манай хоёрстай амар байлна. Бас уу? Солонгос кино үзэж ямарсандаа за энэ буруу ахта солонгос кино үзэж хүүхдүүдтэй байлаа тэгэл тэгдэг ш. Хоёулаа байлна манай хоёроос. Энэ хэдийгээ өрөвдөж байлна манай хоёр ч. Тийм зарим нь бас ингээд нэг дагуулад ирдэг юм бит хоёр. Шүн нь одоо их татаад л зарим нь шүндээ 4-5 ав татаад тэгэл түргээ ирээд нэг тариа хийж явчлаа. Явцсан чинь нараас нь татаад байна гэл манай хэд дууддаг байхгүй. Тэгэл хоёулаа шүн дахиад нөгөө хоёроо бариад хүрээд ирдэг. Өө тэгэхээр нөө шүнжэнгөө пижигнэл хонж байгаа юм чинь. Тэгээд манай хоёр үйлнэ. Бүр тийм болчтой яг адилхан. Амар юм дээ. Ямар л хийж байгаа юм болоо гэж. Нийтийн хоол юм оройц хоолноос л оройц. Манай хоолноос оройцсон. Би та хэд зориулаад хийж гин. Манайх энэ хэдтэй бид хэд чинь өвлийнхөө чиг одоо бараг цэгцлээ дээ. Бид хэд чийлээ 2 үхэр, 1 адуу, 3 хонь аваад бараг дууслаа одоо. Идшмэн дууслаа. Тэгээд харин дуусгах гэж байгаас сүүлийг нь амсуулах гэдэг. За би бараг юм идэхгүй байсан ч болно шүү. Яасан мэцхан уу? Тавлаг сайхан байна. Би тинхээ данг байна уу? Өндөр байна. За би тинхээ сайн уу? Сайн. За ах аль нутгийн хүн бэ? Энэ Улаанбаатар уу? Улаанбаатар. Тий. За ирээд энд одоо ирээд хэр удаж байна?
Удаагүй. Удаагүй юу? Удаагүй. За арга гэрийнх нь хаагур байна одоо. Одоо мэдэхгүй. Яагаад мэдэхгүй байна вэ? Энэ дурдчих дээр алгэрэ мэдэхгүй. Тийм үү? Тий. За. Ахираа тэр удаж байна. Мэдээ болж гинэ. Нилээн болж байна уу? За. Зүгээр. Би тэгэхээр гайгүй байна уу ахын? Гайгүй. За. Арга гэрийнх нь эргэж ирэх юм уу энд? Мэдэхгүй. Мэдэхгүй байна уу? Ирэхгүй л шүү дээ. Ирэхгүй л байна. Уг нь энд байгааг нь мэдж байгаа юу таныг? Мэдж байгаа байлгүй. Мэдж байгаа байлгүй. Хамгийн баг. Хамгийн баг гэх нь юу гэсэн үг? Тоглодог болчихсон. Оо за. 8 настай биш юм шиг байна гэх нэг яасан гэдэг чинь минь үссэн гэж цаагаад байгаа юм. Тийм цайгаад ах юм. Тий хиттэй юм Царай байна. биш юм шиг байна. Би одоо Энэ машиныг ханаас авсан юм? Ханаас авсан юм? Байсан юм уу? Байсан. За. Мундаг эвлүүлэх юм байна. ямарсанд одоо нэг харамжийн мөнгө буухаар захирал нэг удирдлагатай машин авч ингээ амлцсан. Байж хаад мөнгө ухуулж байна гэдэг. Одоо нэг удирдлагатай нэг жиг хөөрхөн жижиг машиныг авч өгөхөөс машин би нэг машиныхаа хүртэл юм сүмнэр нь жижиг хянах дээр нэг машин аваад тавьчихгүй юу. Нэг өдөр бүр гуугаа болж гэдэг. Оруулж өгчлөө. За. Нэхэд хаал нь оруулж өгсөн. Тэр хаалгын онгохоор гэрлэн насаал ингээд идэх байхгүй. Тэгээд за одоо Жака би машин авъя гэдэг сүүгд. Тэгээд уулаас сууж хөлөөж игэл уулаас суучна. Тэгээ ямарсан даргалж байгаа сүүлд нь нууц хааж байгаа нэг машинаа олж авсан. Нэр нь хин гэдэг гинэ? Дэвэн сүр. Жамин сүрэн. Тий. Жамин сүрэндээ би машин атаж өгнө бүр амлчи. Гоё юм эвлүүлдэг гоё тоглоомнууд атаж өгье. Заа хүүгийнхаа тоглоомноос. За тоглоомтой болчихлоо шүү дээ. Нэг тийм хоёр дахь өдөр атаж өгье заа юу. Наа нас судлаач хүлээгээд иж магадгүй. Хоёр дахь өдөр би атаж өгье заа юу. Одоо 3-4 хоносны дараа. Заавал атаж өгнө жамаа да. За. Мундаг эвлүүлд юм байна. За. Нэг гараар ордог гэдэг ингээд. За. Яг амьдралынхаа юугаар манай хамгийн бас багна гэж явдаг. Жохон сэтгэхийн югаараа бас нэлээд хурц. Яг үндээхэд одоо шар хатанд хөвтүүлж бид нар чадахгүй юм да. Шард нь адаж яг байхгүй. Түргэн дуудаад ингээ үзүүлэхээр өвөө наад хүнснээс ч авч явахгүй гэдэг. Тэгэл одоо эндээ ингээл энэ улсуудын зодчихгоод асрагчийн сая бас нэг амар хүзүү амын болгож шилжчихад. Тэрээс энэ хүлийг тавьж болдгоо. Тавихаар ерөөсөө манай энэ хэд байтгаа би чинь уцалтад яг ингээд нэг хүн өвчний хөдөлгөөр бүр ингээд дөрвөн мөчөд хэлчихэр чинь бас хүнд байдаг. Тэгээ юмсанд одооноос хараа хөөрхөн болоод тэгээд ингээд байж идэг. За энэ маань яах вэ? Манай энэ Сүхбаатар аймгийн харчаад бас нэг тал байхгүй болсон. Тэрнээс ухаан санаа болов зүгээр. За. Энд болохоор хэвтрийн улсууд байдаг. За хоол гарч ийн үү? Эдсний төгсгөл гэдэг байгаа биз? Эдсний төгсгөл. Хоёр өхөр нэг ад үдчгээ сууж байгаа шүү бид хэд чинь. Хоёрын сарын дотор. Гайгүй н олоо. Тийм шүү дээ. 20 30 удаа иж байгаа юм чаа. 4-5 хүн баг гэр бүлчний үлдээ нэг өхөр иддэг үст. Тэгээ нэг өхөр. Тэгэхээр чи Дагуулт одоо нь бас нэг хэдэн хойно идэж шүү дээ. тий. За та хоёр маань хэдэн жил танилж байгаа юм? 10 жил. 10 жил ээ? Яг 10 жил болж байна да. Яаж танилцсан та хоёр? Та ч одоо сэлэнгийн шаам их гэж байгаа. Тий. Би сэлэнгийн шамд хонь араас гүйж байгаа манай өвөөгийн маань хамаатан энд байдаг байсан. Тэгэл манай ээжийн хэдэн дүүмэр байдаг байсан. Тэгэл нэг иж шавьч өгөөл. Тэгэл ичсний үеэр л дахиад айл амтанд иж үргэж ирчээд энд нэг 10 томцоо өгөөд. Тэгээ нэг гараа нэг жоохон булгадаад. Тэгээ нэг харьяа хороондоо очиж үзүүлэхгүй юу. Тэгтэл хантайгаа уучрал. Тий. За. Ийм ч яахгүй. Цагаан халааттай сагнуур зүтсэн эмч бүсгүй хараад Тий.
Өдөөний тэр залуугийн Энэ бурхан дээр явж тавьчих. Тэгэл суудсан да хоёлаа. тэгэл суудсан. Тэгээд гэрсэн дээ. За айртанд ажиллаж. За. Одоо энэ хүмүүсийн ард гэх юм гэж ямар ч хүмүүс байхгүй юу? Мэдээж ар гэр байлгүй байх юм чи одоо ус сургууль пластикгүй юм чинь. Яг ар гэрдэл за хөлгөө гараг хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг нь ийм юм байна. Хөлгөө гараггүй хүн болоод бас ар гэртэй байгаад байдаг тийм ээ ойр зураг туслаад ар гэртэй ингээд байж байдаг. Сэтгцэн өвчтөн усууд гэдэг чинь яг одоо ар гэр нь асарч чадахгүй юм зутаас уусуудтай ар гэр нь ерөөсөө хаяал ерөөсөө тэгэл зарим нэг нь ах トゥ нь эргэж ирлгүй байх юм мэдээж. Тэгээ зарим нэг нь хурж ирээ баярлаад би тэднээс гуйдаг нь та нараас мөнгө гуйж байгаа штэ. Адас та нар сардаа нэг удаа хурж ирж энэ усууд чинь мэдээж гэр орноо саналгүй яах вэ? Хурж ирээ та нар уулзж байгаа шил гэж хэлдэг штэ. Жилдээ ганц 2 одоо марсан жил болж штэ. Бүх усууд нэг өстой за нэг 6-7 хүн дээр л аргийнхан ганц л ирлээ тэгээд байхгүй. Асрагч хийнэ гэдэг бол хамгийн хэцүү ажиллаа. Тэ ер нь хэцүү үстэй тий. Хичээ ер нь. Тэгээд энд одоо ажиллаж тогтно гэдэг бас хэцүү. Хэцүү. Наад хүн яг зовлонгийн бол наад хүн юм биш. Одоо жил 2 жилдээ л болох гэж байна. 2 дахь жил болгож байна. Бас сайхан сэтгэлтэй хүн юм аа. Энд чинь бас за явахаа цалин мөнгө мэдээж авалгүй л явах. Гэхдээ бас цаана бас сэтгэл гэдэг айгуу чухал юм байна. Бас нэгэндээ туслая гэсэн тий. Хүмүүс бол тогтохгүй юу хурдан гарах уу ер нь ажилд. За одоо манайх ч бараг 20-од ажил чинь солигдсон баг. 20 гарамж болсон баг тий. Зарим нэг гараад зарим нэг гараад явдгийн, зарим нэг 7 хоног, зарим нэг цаастаа тэсэж байгаа л нэг сар болоод цалингаа авалж. нэг хилцэн юм чинь цалингаа авчих гээд. Цалингаа авах гал өдр тий. Бид нар ч гэсэн цалингийн өгөөл гаргадаг өчрийг ойлгоо. Ер нь бол юу л да хамгийн хэцүү нь том хүмүүсийн өтгөн шингэний цэвэрлэн гэдэг ч л. Тийм шүү дээ. Манай хүмүүс ихэнх нь л орондоо шийж байна юм бол. Өглөө босоод бид тийч ханцуу шамлал дайрчин шүү дээ. Цахаас нь ингээл цэвэрлэл ирсэн. Тэгээ шүн 2 цагийн зайтай бүгдийн шаалган цэвэрлэн. Нэг памперс хийж чадахгүй болохоор. Яг энэ нэг яг бүгд нь памперс хийгдэж чадахгүй. Хэрэв одоо боломжтой сайхан бол ингээл 3 цагийн зайтай памперс сольж хаяал тийм ээ. Тэгээд гадаадын өндөр хөгжилтэй орны ясрамжийн газар шиг бол тех боломжгүй болохоо бид өөрсдөө л угаад цэвэрлэдэг байхгүй. Мундаг юм аа. Мундаг. Ста мундаг. Тэгээ ийм газар мундаг гэж хэлэхээс өөр одоо юу тэгээ ийм газар 2 жил ажилласан юм хтэй даа наад чи гэдэг. За. Шандаргүй гарах юм уу? Гайгүй. Манай энд нөө сэтгцээ бас янз янзын характертай усуд байна штэ. Тийм янз бүрийн амьдралаар амьдарч авсан бас яг нэг бид нар шууд ингээд гэр бүлгүй их ганцаар амьдрахаар бас бусдыг хайрлахаа болчдөг юм зарим нь. Энэ хэдийг минь өстө хатуу ширгүүгээр их хилэн бараг л өстө миний бааш хийзийг цэвэрлж явахдаа таарсан ч гэх шиг. Нэг өдөр энийг минь гомдоочихсон тэгээ уйлуулаа сууж энэ гардаг ч юм уу гэсэн. Тэгээ миний хоёргүй харагдцсан. Тэр хоёрыг тэгсэн ингэж тэр хоёр энийг гуйчихсан тийм ээ. Бити аня ажилласаа гараач гिचгсэн эрдсэн гурлаа уйлаа суужсэн шүү дээ. Тэгээ маргааш нь цайлгаа манай энэ чинь тэгэл ажилдаа өрөөд ирж байгаа юм чинь. Одоо өстө болдог бол манай сэтгцэн эмнэлгийнхэн бас биднийг ойлгоо тийм ээ. Одоо энэ асрагч нарт маань бас нэг юм сургалт ийм улсуудад одоо ингэж яваад юм аа ингэдэг тэгдэг гэдэг. Одоо мэдээж тэр чинь эмнэлэг дотор нэг сургалт байнга л явагдаж байгаа шүү дээ. Манай энэ хэдийг ингээд бас урлаг өгөөд та дээд ингээд ингэчээр чигээр одоо яа бурхан баярлалаа. Одоо түрүү чинь одоо нэг хүүхчиг сэтгэхүйдээ энэ жамын манай жамын одоо өөрөө хэд настай? Өөрөө одоо 56 та. 56. За. Сайн ядаж. Хараа Томи. Юугнэ? Ая андмын чи хаалгын тогшооч. Сайхан мах байна. Лавшаа гэж бүр янзын шөлнөнтэй. За, Басгагийн парти маань хаана болох вэ? Тэ. Энд нэг арай жоохон том заалт болохоор юу гэдэг манайх шиг нэг заал багтаамж муутай. Тэгээд энийгээ зайчлал энэ дотор л бүгдээрээ жоохон баярлдаг шүү дээ. Арай та. арай дээр нэг жоохон дуулж хурдал нэг жоохон диско шиг юм тавиал болчтой шүү дээ. За. За, дүүний заачлах нь байна тий? Тэ.
За манай тул буугаад ирэх юм бидтэй тэгвэл. За ингээд ачлал хүүхдүүд төвийн баасан гарын оройн парти эхэлснийг мэдэгдэе. Жаш. Яа ингэж өнөөдрийн өдрөөр өмнө хийж байна. харанут мусын хэ Жак. Мундаг юм байна штэ манай Жак. Яста мундаг. Одоо энэ асуужин газар 9 цагаас ахуулаад бусдыгаа баярлуулж, бусдыгаа баясгаж одоо ганц дуу дуулж өгдөг юм байна. Тийм байна. Одоо урын санд одоо хитэн дуу байна. Олон дуу мэдчихэв. олон дуу мэдчихэ. Мундаг. Адар сүрэнгөө бүх дуунуудыг мэднэ. Яа. Малд явахдаа их тийм хөгжим их сонсчихсон юм шүү. Сонсчихсон юм шүү. Гэхдээ адар сүрэнгөө дуунуудыг бол бүгдийг мэднэ. Би нэг дууны нэг ном байдаг байхгүй юу? Тэг мэдгүй шүү дээ. Гүш тэр гэсэн дуу ахыг тэнгүүт өө тий гэдэг. Аян үйлээ гэхэд шууд дуулаад явчихдаг. Мундаг юм. Ачтахан ажихэн осрал хайри аммен зүрхэндээ дэж явнари аммен зүрхнийхээ тэр хараа антни урси харж явнари ако эжин хай элэдхэн минь шинжтэй За баярлалаа. Аа. Их өдрөх та ээжигээ тухай ярьж өгөөч. Тань санаад орсомжинд байна уу ер нь ээжийн тухай? байлгүй яах. За. Ямар хүн байна? Миний ээж дундгой Эрдэнэ талаа. За. Амгалангийн Сомья гэж хүн байсан. За. Би 18-т сард 21-т алж ирсэн. За. 23 таахад ээж минь насалсан. Болно. Надад 1985 онд 7 доор ингээд байхад таа маань насалсан. За сайхан дуу дуулжсэн баярлалаа. Миний ах ээжтэй юм хэлэх юм уу? Та ээжтэй юм хэлэх юм уу? Тий? Хэлэх үг байгаа мó танд? Байхгүй. За. Ингэж хөлөө өгөх нь би тэгж бодохгүй. Саяхан нэг ундаа аваад өгсөн. За. Тэгээд хоёр нэг интервью явж байгаа нэг ундаа аваад өгсөн чинь харин нөгөө ундаага уугаагүй бүр 7 хонч. Би нэг орын цэвэрлжсэн чинь энэ хэвтээ нэг ээж хүлээцээ яаж одоо орын цэвэрлсэн чинь орон дотроос нь ундаанд гараад ирсэн. За. Уухгүй яасын гам бол дах гэсэн чинь орчлонд ганцхан ээжтэй өгнө гэдэг чинь. Хадгалсан байсан байхгүй өрөөдмөр. Төрөө өнд бас ээжийн тухай дууссан чинь мань хойлоо. Яа үгээд гисэн чинь юу гэлээ та? Миний ээж орчлонд ганцад болно гэдэг. Минь ойлоо. Ээжигээ жоохон санаад байгаа юм. Мундаг юм байна штэ. Диффузер хөгжимтэй энэ чинь. Би ч энийг аваад тэрж мэрж явж. Тэрэлж үрэлжээр явчих уу? Өдөө бол тэгээд За үжилчгээ. Манай Жак үзсэн будаа олох штэ нэрээ тий. Тий. Най. Арга бүжихгүй юм уу?
Ай бүжиглэх хэрэгтэй шүү дээ. Уна босоо. Юмсан сэтгэл минь дундрахгүй Додим хорвоод чамтайгаар амьдрнаа За мундаг юм байна. Манайх өстө мундаг юм байна. Өнөөдрийн үйл ажиллагаа жоохон цагандаа баригдаад богинохон болсон. Ямар зүү зүүдэлж чинь? Жак, ямар зүү зүүдэлж чинь? дүүдэлсэнгүй байна. Зүүдэлсэнгүй байна. За зүүдэлсэнгүй байна. Хүн чихэр үгүй мөн гадаа очиж хүн чихэр үгүй үзгүй дагаад. За одоо тэгвэл ингээ унтаж амарцгаах юм биз дээ. Одоо энэ манай дамарна. Сайхан амарцгаарай. Хамбалдан сайхан амраарай. Энэ хоолд ээжигээ санаадах шиг. Зүгээрээ. Ээжний би нэг сайн байгаа гэсэн тий. Найгаас цогшин байдгийг. Өөр ганцаараа чаваас тэгээд бас яг хөгшин их настай усуудыг бол бид нэ буруутдагс. Намайг өгчүүд миний хүүг харж хандах хүн байхгүй. Эртхэн би байгаа дээр тасхыг гэдэг дээр хөгшин настай усууд чинь. Тэгээ одоо нэг ээж мэдрэж уулзах юм яах вэ? харин ойр дуулдсангүй. Ээж бас яасан юм. Би сая нийгмийн ажилтнтай холбоо яриад ээж нь хаагур байна. Чамтай холбоо юу гэсэн чинь барьсангүй гэлээ. Би бас уцрууны 2-3 залгасан чинь холбогдохгүй. Тэр хаягаар нэр очиход бас би хаана яасан юм. Уган залгадгийн бүр ойрын оноос өмнө байхгүй болчихлоо. Оноос өмнө залгасангүй. Тэгээ навчаана. За манай сайхан амарцгаа. За сайхан амарцгаарай. Манай жааку цоглог юм байна өө. За. Энд юу гэдэг өргөмжлөө байна энэ? Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөр өргөмжлөл. Батаа өвгтэй Саранбаатар таны гэр бүл нийслэлийн гэр бүлийн өдрийн хүрээнд шилдэг гэр бүл шалралтанд олон нийтэд өр өгөөж өгсөн сайн ус бүтээлсэн тул хүмүүнлэг гэр бүлээр өргөмжлөв. Өргөө цагаан гэртээ асаасан гал нь өөдрөг баг өрх гэр бүлдээ жаргалтай байлаа гэж. Энэ одоо яагаад ингэ бүдгэрсэн тэр дээр үжсэн чи ингэ хийцэн байх юм уурцхан зогсноо. Яас одоо Саранбаатарын одоо энэ чи ингэ хөгжүүлэн голдуу байна шүү дээ. Тэгээд бас одоо юу гэдэг энэ байж байгаа одоо хорвоогийн мөсийг үзүүлээд одоо тэгэл ажил явдлын тэр гэвэл одоо шинэ 2 маань л ингээд тэрийг гардаж хийх үү. Тэгээд бид тэр хоёул өөр одоо миний ах トゥ миний хатмууд ирээд туслахгүй мэдээж ойр дотны усууд юм чинь битэрийн ажил болохоор тэгэл өөрсдөө ер нь бүнийх юм хийдэг юм да. Энэ одоо амьдралдаа бас зовсон юм шиг төрлөө сайхан олчоосоо гэдэг үүднээс ер нь сайн хийхийг хичээдэг хоёлоо хүний ёсоор сайхан хийхийг л маш хичээдэг шүү дээ. Ер нь тэгээд жилдээ болройгч ер нь хэдэн төгрөгийн зардал гардыг ер нь нийтдээ одоо ингээл тайланд тооцоог гаргаад за юу гэдэг 2017 он гарчлаа. 16 онд ер нь нийтдээ хэдэн төгрөгийн тооцоо гарах уу ер нь? Одоо ингээл ашлах хүүхдүүдийн одоо жишээ нь сая нэг хөгжлийн бэрхшээл дээр асрамжийн газрын тайлан гаргасан.
нийтдээ 124 сая 568 мянган төгрөг зарласан байсан. 124 сая төгрөгийн. Тэгээ энэ улсаас 60 сая нөхсөн. Юу болгож, урсгал зардал болгож. Тэгээ 64 сая 500 мянган олцгаасан да. Хоёр бол өөртөө бол. Тэгсэн тий. Яаж болох вэ гэдэг. За нэг King Tower дээр байгаа нэг асуужаас орлого наашаа ирнэ. тэндээсээ нэг хэсгийг нь олно. Нэг хэсэг нь олно. Тий. Тэгээ бас нэг хэсэг нэг 8 нэрийн дэлгүүр ажиллуулж үзсэн. За. Тий. Бас тэндээсээ нэг хэсэг олж үзсэн. Тий. Тэгээ бас зарим үед нэг юм гэрээр юм хувийн асаргаа хийлгэн гэдэг хүмүүс зар их тавьдгийн. Гэмтлийн имлэгт хэвтэж байна. Удаан хугацаагаар хэвтэх боллоо асрагч хайж яана гэдэг. Тийм зараар бас би очиж ажилладаг. Тэгээ бас тэрнийг авчиж асрагчнуудаа цалин болгож тавиалдаг л. Янз бүр агаар л болтгий. Ямар ч нэгтэй удлаа хэлсэнгүү олгаа хэлсэнгүү. Тий. Тэгээд яг төмөө олныхоо төлөө. Тий. Ямар ядаргаатай тий би гөр хүмүүс ороод тэгнэстэй. Уу яа одоо арай 1000 гоогаад байгаа юм шүү дээ хоёрч одоо. Ямар хэрэгтэй юм бэ ингийн хоёр хүүхдээ хөтөлчөөд Тийм ч тийм гэр бүлээрээ ингээд хөрхий баг одоо ийм хэцүү хүмүүстэй одоо ингэ ажиллана гэдэг чинь бас мөнгө гоогаад идэм шүү гээ баг. Энэ жил нийгмийн ажилтан тэгээд 3 асрагч саяны энэ хамгаалтын албаны одоо манай энэ партер хийгээдсэн залуу маань манай бүх юм хийдийн жолооч хамгаалагч төрсөн дөө байхгүй юу? бүгдийг хийж байгаас тий. Тэгээ энэ залуудаа гээд 5 хүний цалин тавиа явсан л да. Тэгэхээр нийтдээ 23 сая төгрөгийн цалин тавигдсан билээ. 2 үеиндээ бол цалин бодоогүй. Энэ хэддэл бодсон. Тэгээ 23 сая төгрөгийн цалин тавьсан байна лээ. Түрээс нь сар болгон эхлээд сая 600-ын түрээстэй явж байгаад энэ дээрээ сая 800 болсон. Ингээ энэ жилдээ бас 24 сая төгрөгийн түрээс төлөгдсөн байсан. За тэгээ ашиглалтын зардал эдэргээд явж гисэн бэлээ. Хоолны зардал нь 36 сая тэр гарсан байсан. Эмийн зардал маань нэг 5 сая хавцаа. Гэхдээ эмийн зардал ихэвчлэн памперс өвчтдгийг орчдөг ерөөс. Тийм. Ер нь бол төлхөө памперс их явдаг юм. Тэгээд нэг нийтдээ 124 сая төгрөгийн зардал гарсан байна. Тэгээд одоо энэ зарга нарыгаа бас нэг яг хүний юугаар бодоосоо гэж боддог. Улсаас яг ингээд за хоолнд төгрөг гэдэг өдрийн 5000 гэж биелсэн шүү дээ. Энэ улсууд тэр хоолыг юунээр хийж идэх юм бэ? Гал төлхөө. Гал төлөхээр мод заавал хэрэг бол нүүрс хэрэг болно. За цаг плетэн дээр хийлэхэд тоог хэрэг болно. Улсад зардал гэж юусэн байдгүй. Тэрийг Саранбаатар чи болоо гэд. Юу бас ер нь их баян хүн шиг байгаа юм. Хил баян хүн шиг байгаа. Тий. Тэгээ энэ жил сая бас халамжийн ерөнхий газар дээр очиод эрэгчдийн төсвийг бас ерөнхий багцаа сургийн дууллаа. Яг л хിവэр нь л бас дахиад л 60 сая дээр нь л баталсан байна. Тэгээд тийм бас ганц уул нь бол бас санал хүсэлтэд тавиал явсан юм. Ерөөсө хүрэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар болохоор хүнжил гудснаас нахуулаад хүрэхгүй маа. 24 сард нэг гудс гэдэг юм аа. Тэгэхээр одоо эн чинь ингээл туж ингээл одоо орд ирэндээ бааж хийдэг учраас гудс маань ерөөсө нөө эсхий гудснуудыг чинь байсгал гадаа салхин тавиал оруулаад тэгээд солиол өнгийн солиол ингээд ерөөсөө хүрэлцэхгүй байна. Төсөн мөнгө байна. Жохон одоо бас нэг багс ч гэсэн нэмэх болов гэл энэ жил бол нойлон зөндөл хүсэлтэд тавьсан. Тэгээ энэ жил тэгсэнгүү. Яг л хэвээрээ батлагдсан. Одоо хоёрт одоо ямар зорилго байна? За одоо яг хуу анх юу гэдэг ингээл хадам аавтан болрогч аавтан ингээл бие мууж байгаа ерөөсөө ийм юм хүмүүс хэрэгтэй юм байна. Асаргаа халамж хэрэгтэй юм байна. Энийг ерөөхдөө бизнес болгоод ажил төрөлтэй хүмүүс нэгээд анх King Tower-т хийсэн байна. Тэгээд энэс одоо бүр халтарж унаад одоо бүр чин сэтгэлийн дуудлагаар одоо ингээд бас олон хүмүүс ингээд асрах хэрэгтэй юм байна. Энэ төргээд одоо юу гэдэг бурхан шашны номоор ч гэсэн тэгж бодсон байна. Одоо зүгээр юу гэдэг 2017 онд за ашлал хүүхдүүд нэг тим юм хиймээр байна. Тийм зорилготой байна гэсэн зорилго юу вэ ер нь? Зорилго маань бол энэ улсуудаа гэр оронтой болгох. Яагаад гэвэл одоо гэр оронгүй байна гэдэг чинь ер нь хэцүү байхгүй юу? Одоо тэр энэ улсуудыг хичнээн одоо энэ гэр орондоо авчиж хичээж байгаа боловч бид нөр өөрсдөө гэр орон биш байхгүй юу? Байг түрээсээ сард сая 800 мянгаас хүнд өгч байгаа сая 800 мянган төгрөгөө энэ улсуудаа хувцс хонор арай илүү бас нэг хүний хэрэглэх юм хэрэглэндээ хамгийн нэг байшин барих юм байна шүү дээ, нэг байшин барих. Тийм ээ, өөр юм гэсэн шүү дээ, нөгөө жижигхэн ч гэсэн нэг шүү дээ, нэг хоромжил байшин л барих. Энэ хүмүүс одоо ингээл 20 эдтэй залууч байна.
30 эдтэй хүн ч байна, тэ 80 гарсан хөгшин ч байна. Энэ хүмүүсийн хувьд бол бит хоёр одоо ингээд өмг төшгөн болоод ингээд хүрээд ирсэн байгаа шүү дээ. Бит хоёрт найдаад амьдарч байгаа. Энэ хүмүүс маргааш гэр оронгүй болчихно гэж огт бодохгүй 50 унтаал одоо ерөөсөн ингээд амьдарч байгаа байхгүй. Тэгтэл бит хоёр ингээд түрээсийн байраар гисэн яваад байдаг тий. Тэгэл ерөөс хоёлаад яадаг ч байсан л ерөөсөө нэг хидээгээл амьдруулдаг л өөрийн л гэр оронтол болцгоё. 6 настай хүүхдэд сонголтгүй байна л да. 6 настай хүүхдэд миний хүү. За анаач бол мөрөдөлтөө юм. Манай анаа бол Хатан банк нээгээд том 16 давхар барилга бариад дээр нь амьдраад дон бүх үйлчлэгийг явагдаад манай анаа бол мөрөдөлтөө юм. Би бол тэгээд асамжийн захиралтэй. Миний хүүхд ойлгосон. Нэг уртудаа явна гэдгийг ойлгосон. Энэ хүмүүс чинь хөрхөн амтд энэ гэр нь юм чинь энэ хүмүүс ингээл хөгшрөн ингээл тэр чи их олон жил зарцуулагдана. Тэгэхээр энэ би бол тэгэл эндхийн захирал тийм ээ. Гэл миний хүүхүүд гэдэг шүү дээ. Тэгэхээр өө сонголтгүй болсон. Энэ хүмүүс манад удаан амьдрна гэдээ бүр мэдсэн. Тэгэд одоо өөр ингэсэн гэр оронтол болмоор. Одоо юу гэдэг ингээл ерөөсөө энэ ажил ерөөсөө болий гэж шантраад хаялаа гэхэд ийм хариу хоёр хүний годомж гарна гэдэг хэцүү яа. Энэ хүмүүсийг за Саранбаатар болроо хоёр болий ерөөсөө хүүхдүүд бод битэр чадшгүй ингээд ингээ хаялаа гэхэд ийм хариу хоёр хүн годомж гарна гэдэг юм шигтэй. Амар. Тэр бол гэхдээ бодож үзээгөө сайн л бодлоо доо бас. Одоо яг Зүгээр ингээд битэр ерөөсөө зүгээр заримдаа яах вэ гэж саналдаг байхгүй. Яах вэ хоёлаа. За яаж мөнгө олох вэ? Яах вэ гэж бодно гэхээс за хоёлаа одоо болчих гэсэн нөгөө ерөөсөө тийм юу байхгүй. Тэгээд манай монголчууд яг хөтэ одоо асрамжийн газар гэхээр өмнөд танаар янз бүрийн бодоод байдаг шүү дээ. Тийм янз бүрийн асрамжийн юм ил байхгүй. Одоо жишээ нь одоо миний хийж байгаа юм ч гэсэн ер нь гэрийн нөхцөлийг их харуулах гэж их ер нь хичээсэн байгаа сте. Тийм анзаархад өөрийн гэсэн тэнд юмтай бол бүр илүү. Тэгээ одоо энд хичнээн төвийн шугамтайсан энэ маань бас нэг усанд орох нөхцөл маань жоохон хэцүү. Яг одоо нэг юмны нөгөө шугамынхаа төгсгөлд ирсэн болохоор халуус ирдэггүй. Усанд орохгүй. Тэр нэг сайхан халааж байгаа сайхан төмпөндөл сайхан тэгэл. байранд олох нь хэвтрийг өсчүүл оруулдаг. Доотлол төр дүүшэндээ болохоор энэ босч байгаа залуучуудаа оруулаад. Гэтэ усаас сайн алахгүй их зовлон болчихно. Тэгээд хичээсэн дээ. Гэтэ яг болно та хоёр маань бишээ бүгдээрээ болно доо тий 22-аас 24-үүлээ 5 ажилтнтайгаа нэг сайхан би ерөөсөө одоо хүн болгонд би хилээд идэг штэ. Энэ жил би 11 сар гэхэд би ямар ч байсан. За шинэ жилээр ингээд тусгсан бүх усуудаа өрөөд нэг сайхан гэр онтолцсон шүү. Бүгдийг нь өрөөд нэг шинэ жилээр хийгээд энэ жил шинэ жилээ хийж чадаагүй л дээ. Нэгдүгürt миний өвөө минь бурхан болоод хоёрдугаарт бас цөөхүүлэхнээ бас ингээд нэг орчин болж өгөөгүй. Тийм ээ орчин болж өгөөгүй. Тэгэхээр эх жил би нийтдээ сайхан хэдүүлээ нэг шинэ байртаа сайхан хэдүүлээ нэг шинэ жилээ хийнэ гэл. Их тэгээд ярьдаг шүү дээ. Ямарсан Монгол хүн амныхаа хэл гэргэж нэг босчихгүй л дээ. Яан гэж юусоо боддгоо шүү дээ би. Яана одоо гэдэг тэгтэл босно гэд бодсон юм чи ямарсан тэгэл. Болгондоо. Тийм ээ тийм. За. Болоо шинэгээр унтах юм уу? Хоёр ингээд нэг заримдаа энэ хүмүүний бие бодоод амарч яах гэж бэлдчихсэн. Энэгээр л унтаад амарчих уу. Юу тийм. Шоктой болохоор ч зүгээр юм дэвшчихтэй шүү. За тийм. Боосгоо тийм. Хамаагүй шок мөдөр доор астрал. Тий. Өчөд унтчих. За. Түлт гадаг унтаж маргааш үл хэцэг манайхан цаагаа уух лээ. 7 бос тэгээ. Тэгээ нүүр гараа угаагаад нэг 8 гээл цаагаа уух. За 7 гэл босох юм тий. Манай энэ хэд мянас тэгээд. Эртэж. Тий. Яг хөтэ нэг би заримдаа эднээс татагдчихсан. Би та нарын өмнө яг 7 хоног унтах юмсан. Нэг сайхан 7 хоног унтсан юмсан. Та нар бол нойр нүрэхгүй шүнжин гээд бүгдээр явцгаачих ингээд. Өглөө их эртэж яг тэ унтсараад чи нойр нь баралгүй явах уу. Тийм ээ тий. За. За тэгвэл сайн харцгаараа маргааш үлээ уулзах нь. За тэгээ. За Саранбаатар гэдэг энэ өнөр өтгөн айланд хонжийн
ачлалт хүүхдүүд гэдэг нэртэй энэ төрлийн бус байгууллага бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асардаг, халамжилдаг ийм асрамжийн газар. Саранбаатар, Болроо гэдэг энэ хоёр хүн бол энд байгаа аав ээжүүдийн аав ээж нь. Хүний сэтгэл гэдэг үнэхээр агуу, хүний сэтгэл гэдэг бол ямар олон хүнийг тэрвэрч чадах, хайрлаж халамжилж чадах ямар агуу зүйл вэ гэдгийг энэ хоёр гэр бүлийн энэ хоёр эхнэр нөхрөөс харж болно. Хүний сэтгэлийг жинлүүдээр тавьж хэмжиж хязээж болохгүй тийм агуу ийм сайхан тэмүүлэл дүүрэн гэр бүл юм байна. Тэгээд энд байгаа 22 хүн бол өвчтөе хүмүүс шүү дээ, хүмүүс. Тэгэхээр хүн хүнээр дутдгийн хамгийн том илэрхийлэл нь бас энд байгаа 22 хүнээс харж болно. Үр хөвгтөнд байдаг ч гэсэн энэ асрамжийн газар энэ хүмүүст гартан даатахад үлдээсэн ийм л хүмүүс энд байдаг юм байна. Ихэнх нь ер нь бол сэтгцийн өвчтэй ийм хүмүүс байт юм байна. Тэгээд үнэхээр гайхалтай агуу гэр бүл юм аа. Тэгээд бид нэр гудамжинд хүүтэн шалан дээр мөнгө гуйгаа сууж байгаа хүмүүсийг бараг анзаардгүй өнгөрдөг. Гэтэл энэ хоёр хүн бол бүхэлдээ амьдралаа зориулаад энэ хүмүүст бас тусдын болоо явж байгаа. Үнэхээр сайхан сэтгэлийн буй юм аа. Үнэхээр сайхан юм. Тэгээд одоо ингээд удаж амръя да. Сайхан байна. За сайхан амарцгасан уу? Оо сайхан амарсан. За цаанда. Цогч юм. Оо тий. Жон тохгүй амруу гайгүй. Үгүй зүгээр сайхан удлаа шүү дээ. За өглөөний цай. Өглөө манайх энэ 7:30-аас нүүр мараагаар 8 цаг цаанд ордог. Одоо энэ чинь янз бүрийн хугацаар ирсэн хүмүүс байгаа шүү дээ энд маань. Тий. Ер нь ингээл анх эдгээр ярьж өгөхөд анх одоо эндээ нүүж ирээд ингээл энэ хүмүүс өгтөж авч байхад бол бас буу ажил болно үстэй. За их том ажил байдаг байх чинь хүн ах чи одоо 2016 оны 4 сард анх энэ улсуудаа өгтөж авч ирсэн. Тэр үе одоо ч шийдвүлээ дасаа зогцоод хоол ундандаа дасаад ингээд сайхан байцгаана л да. Анх бол би энэ улсуудаа хүлээж авах гэж одоо энэ хэцүүхэн төлөж авч ирсэн. Одоо сайхан штэ энэ улсууд маань одоо ямарсан тэгэл хоол ундандаа дассан. Одоо ямарсан өөрийнхөө ихний алхам бол гэж бодоод байгаа штэ. Одоо ямарсан хоолой твичдэг. Хоолоолоо. Тэ одоо жоохон сувдамуудаагаар хоол хийчих юм бол санаанд сая манайх чи өвдөж чигээд ямар гэдэс дотор нь хаялтаа нүш гэдэс дотор нь жоохон юм хийж өгөх гэсэн чинь манай нэг хэдэ хөгчүүд нь хоолоо иддэг. Тэгээ та хэд минь яагаад хоолоо идэггүй нэ гэсэн чинь өө дотор махаар хийцэн байлээ. Тэгээ яах юм гэхээр сандаасандаа шөнө эдгээр чинь 8-9 суулж байгаад байлуу та нар шатас цог хэд өгч шүд хийж өгөөч гээд гэх маягийн яах вэ? Урагштай. Таны өрөөнд Отгондон хайрны зураг байна. Аа тий. Таны шүтдэг бурхан дээр очирваа хүн байна. Тий. Ер нь одоо завхан охин зүгийн жоохон юм байна уу ер нь тань? За миний би өөрөө сэлэн юм шамарсан ба. За тийм. Миний аргаар өвөө эмээ ер нь төрс хадан тэр чигээр зохон гарлаа усууд. Хоёрдож битэр Завхан аймгийн Шилүүстэй сунд 2009 онд
эрүүл мэндтэй гэрээ хийгээд манай хүн ч одоо хэмчимч би чинь яг одоо дагаал эхнэрийгээ уриалаад хоёулаа явъя гээл эдэр 9-ний хүүтээр 1 сарын 10-нд анх завхан руу програм суугаа явсан. Очиж завханд очичоод хэд хэдэн сумдууд байсан. Тэгэл тухайн санж метр дарга зурагтаар аймгийн засаг дарга багтаал эмчхүү гэж ярангуут нь эхнэрийгээ оруулдтал завхан эмчхүү чинь хоёул хөдөө очиж сайхан амьдрий. Ганц 2 жил сайхан агаар сайхан тийш очиж амьдрий гэдэг анх очиж тэнд очиж 3 жилийн гэрээтэй эндээс яваад завхан аймгийн шилүүстэй сумыг сонгоод тэнд очиж амьдсан да. Тэгээд цаа энэ зүгээр яг гэж байгаа юм. Зурд үз сууж байгаа л. Тийм би тэгэхэд энэ сонгоо хайрхан дүүргийн 1-р хороонд буянт мал гээд өрхийн эмч хийдэг байсан. Тэгэл өрхийн эмчигээ байж энэ мандлын өдөр орой зургт үзээд л зургтаар завхан аймагуудад зудтай байна гин завхны хэд хэдэн сум эмчгүй байна гин хойд эмчгүй сумд очиж ажиллая гэл тэгэл нэг орой ирэхэд тийм шийдвэр гаргацсан байсан шүү дээ. Тэгэл ойлоо би маргааш нь ерөнхийдөө бас байгууллагын даргад хэдэл нэг иймэрхүү чиг хандлагатай боллоо. Би нэг одоо завханд эмчгүй 2-3 сум байна гин цагаа бас ажиллах хүсэлт надад байна гэд. Тэгээ ерөнхийдөө даргадаа хэлсэн дарга маань ч гэсэн дарга маань бол жоохон одоо энэ үеийн хүүтэнд та хоёр чинь нялхмай төвөгттэй. Манай хүүхэд ой 6 сартай байсан. Том байна гарцсан. Тэгээ одоо хэрэг байна уу да гэд. Тэгэл хоёулаа маргааш нь даргаасаа чөлөө аваад эрүүл мэндийн яам дээр очиж уулзаад. Тэгээ яам дээр очиод уулзсан чи тэнд завхны алдархан шилүүстэй цагаан хайрхан гэд санд маргаад илээд нэг 4 сум эмчгүй байгаа. Тэгээ аль нэгэнд нь очиж гэл. Тэгээд шилүүстэй сум шилүүстэй сумыг ерөөс мэдгүй ч дээ хоёлаа. Тэгэл сайхан санагдаа, нэрнж сайхан санагдал бас хотог тойлгаад их төрсөн утга гэж дам сонсч байсан. Тэгэл за шилүүстэй очие гэл. Тэгээд Сэтгэлийн хөдөлгөөнтэй хоёр юм аа. За тийшээ очоод одоо ингээд зургт үзээд тийшээ явчих юм. Одоо буцаад ирэх хот руу ирэхэд бас хүндэт шалтгаан хэрэгтэй байх. Сайхан арт том өгтөж авсан шилүүстэй сайхан нутг байсан. Тэгэл очиод өөрийн гэр оронд очиж байгаа юм шиг 3 жил болоод ирсэн. Тэгэл энэ 3 жил болол за одоо боллоо зорсон хэрэгэ бүтээлээ. Одоо хот руугаа явъя даага буцаад явахад ирсэн үү? Бас ч яг тэгээгүй маа. Энд бас би 2 дүүтэй. Тийм бас нэг дүү маань ч бас жоохон би хаанд харуу сонсогдоод аав маань ч бас ер нь бол аав маань ч би бас жоохон шидэрхэд ерэн зайлшгүй очиж бас аав маага асрах шаардлагатай байна. Буцъя гээл буцъя. Тэгээ бол ер нь нэлээ удахаар шинжтэйсэн тий. Сунгаад. Ер нь хүүхдээ сургууль ортол байч итэр гэд хоёлоо бүр тэгж ярьж ирсэн. Тэгээд буцаад ирсэн. Дүү маань бас бөөрийн дутагталд ороод. Тийм тэгээд нөө бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болоод тэгээ бид нар чинь цөөхүүлээ. Тэр үед бас нэг эмэгтэй дүү маань жирэмсэн байсан. Тэгээ жирэмсэн болохоор одоо нөө шинжилгээ өгөх боломжгүй. Тэгээд ерөөсөө ганцхан би том зүйлдэл тэгэл очиж шинжилгээ өгөөд бөөр маань бас тохирол тэгэл хоёулаа нэг бөөр солиул хаалганд орсон. Бит хоёр. Таны дүүдээ бүр өгсөн юм уу? Одоо Тэгсэн. Хоёр ч одоо яатсан хоёрыг. Тэр чинь Тэгсэн мэдээж тэгнээд дүүдээ одоо үлгүй яах вэ? тийм тэр чинь нэг тийм сүртэй ч юм байх юм тийм. Тэгээд хоёулаа бөөрөө солиулаад одоо нэг 3 орчим жил болж байна. Тэгээ ер нь бол бас энэ ажил руу их тууштай нөхөртөө юм болж орох тууштай орох болсон бас нэг тийм хувьсгалын тохироо бүрдсэн гэдэг нь тэр. Тэгээ нэг 103-т явж байсан хүн чинь өрөөсөн бүртээ олчихлоор бас яг гэртээ хоёлаа ярилцахгүй юу. Энэ маань ч гэсэн болооч чи миний ажил руу ор. Одоо 2 хүүхэд баг байдаг өрөөсөн бүртээ. Тэгэл байнга 103 бас хэцүү шттэ. 24 цаг машинд явна. Тэгэл өвлийн хүүдэнд ч гадаа мадаа үзлэг хийн, сохтуу бүлчүү хүмүүс зүүн. Байнга өвчтнүүд насийлэгдэнэ. Тэгээ лефтгүй үед чинь насийлэгтад жолоочтой хоёлаачтараа байдаг байхгүй. Тэгээ ер нь бол бас хүүхэд баг байна. Өрөөсөн бүртээ их олон жил ингэж дуудлаганд яваад юм яхаа. Тэгээд л сонгороос гарсан. Тэрнээс их сайхан ажил хийжсэн юм байна. Тэ хүн төсөндүүдээ бөөрөө өглгөөл яах вэ? Амьдралаа бас хуваалцалгүй л яах вэ? Гэхдээ сарайх та жоохон дургүй байсан уу ер нь? Болрыг чи дүүдээ бөөрөө өгнө гэдгээр юу гэж дургуцуултаа одоо цаана бүхлөтний нэг тийм ээ дүүнүүдтэй байж ах чи эднээс шийдвэр гаргаж би дундуур нь ороод ингээд ах. Тэгэл нэг ар гэрийнхнаас нэг гар үсэг авдаг юм бэл. Хэрэв 18 хүртэлх насны хүүхэдтэй бол хүүхдүүдээс нь байхгүй бол эцэг их ар гэрийнхнаас нь аавна гэд. Тэгээд тэр үед чи манайх бид нар энэ айл талдаа их зүг үлээ ус байсан тийм ээ манай
би чинь дүүтэйгээ ингээ гуруулаа. Тэгээ аав минь тэрүүд хэвтэрт орсон байсан. Би бид нар харж ирсэн гэдээ хэлсэн шүү дээ. Аав минь хэвтэрт орсон. Тэгээд ээж минь бол бас нэлээд олон жилийн өмнө болсон л доо. Тэгээ ар гэрээс гээд манай нөхөр очих гараас сурж ирсэн бид нарыг. Ар гэр болч тээ. Тэгээ бид нар ч бас их инээдтэй. Одоо тэр үеийг бодоход бас хүү ер нь их олон хүүхд гаргамаар юм биш шүү дээ. Манай нөхөр тэгээ манай дүүгийн ихнэр бид дөрүүл очиод өглөө өөрсөлд хагалгаанд орчиж ирсэн. Дөрүүлээ. Тий, олоолаа олох хэрэгтэй тий. Нахтуу олоолаа юм. Одоо ч би бүр олоолаа олчлоо. Олоолаа олчлаа. Тий. Одоо ч их олоолаа ийм сайхан олоолаа олчлоо шүү. За. Аав ээжүүд гэж байгаа шүү дээ. Хоёрыг бол тий. За. Амьдрал нэрээ тэгээд хүний сэтгэл гэдэг хязгааргүй юм да. Сайхан шүү дээ. Хамгийн гол нь тэр нь сайхан байдаг шүү дээ. За тэгээ цайгаа уучаад мортий доо. За тэгээ. Тий. Яста бид эдийг хурж ирж тийм бид эдийг одоо ингэж бас хүндлээд хурж ирээд нэг сайхан шөнийг сайхан яриа өрнүүлээд хонсон хаадтай баярлж юм үнэхээр одоо орж ирээ сайхан ингээ тавуу өсвөлөд би ч өөр гарч найз нөхдөр хийсэн нөхөс бид эдийг зориод орж ирээ сайхан ярьж өрхөн байхгүй шүү дээ. Тэгээд ингээ та хэд маань бас нэг өдөр ч гэсэн нэг шөнө хурж ирээ сайхан ярьж өрөөд бидэнтэй одоо битээр бас нэг заримдаа ингээд нөгөө их стресстэй байдаг нэг сайхан ярмаар санагддаг. Тэг ямар энэ тэнд очиод ярилтаа нэс бараг л өстой хаданд очиж ярих нь халдаггүй байлаа ингээд зовлон жирлээ. Тэр бүгдийг битээрийг сонсоод ингээд сайхан ярилцсан та бүхэндээ өстой баярлалаа. Юу ч хүнлээд ирсэн гэж. Хүндлэх ёстой хүмүүс чинь энд байна шүү дээ. Хайрлах ёстой хүмүүс энд байна. Тийм. Буй бүр ирж үзье гэж бодож бүр зорж ирсэн. Мундаг ямаа мундаг юм. Өөрөг болдохгүй. Мундаг гэдгээс өөр. За цайгаа уучаа жаах явлаа би. За. Ирэх 7-ны 2 дахь өдөр ирж машин хацаж өгөн заяа. Машин эвлээг тоглоом хацаж өгөн за. Цаах гэдэг юм. 8 настай биш юм шиг байна гэдэг байгаа биз? Биш байна уу? Биш байна. Үс жоохон цайраад ээ. Дараагийн дугаар танаад. Ерөөсөө танаад. За, хоносонд баярлаа. Сарах. Хонсонд баярлалаа. За, Жак баяртай. Гамболтох баяртай. За, баярлаа. Онцгой баярлаа. Баярлаа болрогч. Баярлаа. За баяртай. Би бодсоороо бүгдээрээ томоотоогоороо Жак. Салхигүй гэсэн шүү. За та За гэлээ эргээд уулзах ерөөл талбайд. Эргээд уулзахнаа бүгдээрээ. За баяртай. Баяртай. Сайн сайхныг өрөө Ойршгүй хадон идэгдэн дэдэм Бач тодогя